За сайн байцгаана уу. Намайг Эрдэнэ жаргал өгөхтэй Батбилэг гэдгээ. Би Төв аймгийн Эрдэнэ санд сумын уугуул. Одоо бол Төв аймагт амьдарч байгаа. Шуулгын өвтэгч залуу байна. Би бол бүргэд харцаг шонхор гэсэн махчин. Яг ангөрөө хийдэг эртэр үеэс тэр шууг гаршуулж энэ түүх соёлоо хож үедээ өвлүүлээгээд өгөөрөө шүглэлээр хийгээ явж байна да. Манай энэ бүргэдийг Тэнгэр гэдэг нэртэй одоо 2 нас хүрч байгаа. Яг өнгөрөө хийж сурсан бүргэд байна. Энэ нааштай. Яг энэ махчин шууг яг байгаль дээр байгаа юм шиг нь зан характертай. Тэгд тийжээгүүл ер нь яг байгаль дээр нь байгаа юм бит тий хайрлж тэгээд яг нисгэх үед нь нисгэж ангөрөө хийлэх үед нь хийлгэж тэгд тийжээгүүл зүгээр ээ. Ер нь бол махчин шуу одоо бүргэдийг бол яг байгаль дээрээс нь бариад тэгээ гаршуулвал нөгөө нэг байгаль дээр ангөрөө хийж исэн инстинкт нь байдаг болохоор тэрийг нь ашиглаж одоо юу үнэг хэрстэй томдоо бол чон барих тийм хүчин чадалтай. Ер нь ийм махчин ийм бүргэдийн эм нь ерөөсөө биеийн том хүчирхэг тийм байдаг. Ер нь болохоор маневр зайтай арай жижиг биетэй. Бүргэд бол ер нь бол одоо Монголд бол нэг 2 төрлийн бүргэд байгаа. Энэ бол нэг цармын бүргэд гэдэг бүргэд. Ер нь бол нүүдлийн шувуу. Гэхдээ нөгөө өндгөлж нутагшиж байж байгаа нь болохоор 2 төрөл байгаа. Одоо энэ хинти те энэ хойгуурын ер нь бол говьч гэсэнтэй цармын бүргэд явж идэг. Тэгэхээр арай жижигхэн биетэй. Баруун тишээ баян үлгийч гэдэг юм уу увс тэрлүүгээ илүү том биетэй. Идж байгаа амтнаасаа шалтгаалаад бие нь өрн том бол. Янгэр мангрын үрдүүл янгэр энэ төр барьж идэв ш. Тэгэхээр тэр нь арай том биетэй бүргдүүд байдаг. Одоо Монгол улс тэгээд энэ Казахстан одоо энэ баян үлгийн Киргизтэй тэр газар бол яг бүргдүүд ихэвчлэн түүхэндээ яг буу гарахаас өмнө ангөрөө хийж нөө эртэр үед дулаан хувцс те өнгөнийхөө харьсаар дулаан хувцс ангийн чиглэлээр ер нь бол ашигладаг байсан. Монголчууд бол 1800-аад оны үед бол бүргэд гаршуулж хагаад яг лам болоод ер нь бүргэдүүдэд тавьсан байна л их сурвалж дээр. Тэгээд ер нь бол хадны сүг зураг болон туйл тэгээд дооны үг мөгөн дээр бол монголчууд бас бүргэд гаршуулж исэн гэсэн нотлого баримтууд бол нэлээд олддог. Хүн болгон өөр ааш зантай гэдэг шиг шуу болгонд бас нэг өөр ааш зан байгаа. Тэрний одоо аашийг нь олох гэдэг юм л их байна да. Тэгээд хэрэнд нь инстинктэнд тааруулсан хоол унд те тэгээд нөгөө чөлөөтэй байхын тулд өдөр болгон нисгэж тэгээд стрессгүй байлгал маш сайн сургуультай. Махчин шуунд ерөөсөө нэг муухай ааш ерөөсөө гаргаж болдог. Нэг муухай юм уу загин ч юм уу зандарч ч юм уу зохих юм бол ерөөсөө тэгэл байгалийн амьтан байгаль руугаа л тэмүүлээд идэг. Ерөөсөө дандаа сайхан харьцаж сандаа яг өөрт нь таалагдахын тулд л тэгж яг амьдарч байгаа. Сарын дотор бол нөгөө гар дээр дуудаад ирдэг болсон. Ер нь бол сэтгэл зүйн хувьд бол нэлээд гоё тийм иргэнгийн характертай шуухгүй юм. Манай шуучин үнэг нэгийг барьсан, 2 херс барьсан. Чөлөөтэй агаар дээр сайхан гээл шум байж байгаа л тэгэл амарж агаад ер нь агаар дээр гараад амраад биеийн жилээ гараад айгүй гоё нүдний хараа энэ айгүй гоё хурцлоо. Тэр үед нь дуудаж буулгал их гоё.
би өөртөө гоё мэдрэмж авдаг тэрнээс. ...130 км/цагийн хурдтай яг шумд тийм л. Эгэл шонхор нь 390 км. Идэлэг шонхор чинь 320 км/цагийн хурдтай. Яг чөлөөт нөгөө анлууга шумбах тийм хурд нь. Ер нь байгаль дээр явж их чинь тэгэл дуу гарна шүү дээ. Нөгөө нэг далавчны энэ салхи зүсэж байгаа дуу мó гарахаар ингээл хаана юм дууруу гэл бид нар чинь ингээл соргог болчихдээ ш. Тэгэл хөдөө явж тэнгүүдлэг тэнгэрээс амлууга нөгөө бууж байгаа тийм шуунуудын дуу гардаг гэл доошо. Тэгэл ингээ харангуут чинь яг ан очвол цогж байгаа. Тимийг бол зөндөө байгаль дээр бол харж байгаа. Ер нь бол яг ангийнхаа хувьд бол яг байгаль дээр байгаа орчноос шалтгаалж ангаа барьж байгаа юм л да. Өндөр газар бол өндрөөс нөгөө татаж унгааж хагаад янгир мангирыг тэгээд өксөн очиж идэх ч юм уу. Нэг бол яг уулан дээр орой дээр байж байгаа хөдөлж байгаа амтныг шууд шумбаж нэг салхиныхаа сүрж нисдэг. Ер нь бол шууд салхигаа сүрж орж ангаа барьдаг. Одоо нөгөө ан байх газараа бас нөгөө яг мэдж ийн гэсэн үг шүү дээ эзэнтэйгээ. Тэгээ уулын орой дээр гарч хагаад хаанаас барга ан гарах вэ гэдгийг харж байгаа л яг зэрэг хараад шуун нисэл би тавиал тэгэл явдаг. Тэгэхэд бол яг буунаас илүү мэрэгэл байгаа юм л да. Тэр доор хол байгаа гүйж байгаа амтныг бол саруугаараа бацаж алдаг байхгүй юу. Тэгээ иддэг. Би анх 2012 оноос шонхор гаршуулж эхлээд. Тэгээд шонхортой ерөөс одоо хүртэл салаагүй. Яг байнгын цог. Тэгээд 19 оноос хойш бүргэд гаршуулж эхэлсэн. Би нэг бүрэгдтэйгээ сая явж хот руу орж ирчээд урагшаа манайх Төв аймагт идэх байхгүй. Төв аймаг руу явж байгаа нэг пост өнгөрөөд нэг уулан дээрээс за энэ чинс нэг нисгээд их салхитай үедээ нисгээд дуудчих гэд. Уулын орой дээр бүргэдээ тавьчихад доороос дуудсан чинь салхитай цаашаа нисээд 2-3 уул даваад явчихлаа. Араас нь машинтай гიშгэж байгаа л тэгэл хайгаалсаа дэнгэр рүү харж хайж байгаа л харсан ч харин тэр дээр бүр ингээд зэрлэг нэг 2-3 бүрэгтэй нийлцсэн. Нөгөө зэрлэг бүрэгт нь арай доор. Манай бүрэгт арай дээр. Энд чинь нэг ялгагдчихж байгаа байхгүй юу? Нөгөө өнгө нэг залуу бүргэд болохоор нэг хар алаг байдаг байхгүй. Хар алаг тэр дээр байна. Тэгэхээр машинтай доор нь очиж байгаа л дуудлаа. Гараал өргөл. Гүү гээл бахраал. Тэгсэн чинь тэнцэн гашаага янзалж ирсэн нэг айлын урд байхгүй. Тэгсэн чинь намайг өөр амар гайхаж харангууд. Чи солиотой юм уу? Тэнгэр рүү хараад орилоод байгаа. Тэгэн байжаа энэ шуу алдчих гээд нэг дотроо л хэлж байгаа шүү дээ. Тэгэл гөө гал орилоолсон. Тэгсэн чи тогтож байгаа л хүү цэг болоод ингээл шумбаал ороод буугаал ирснийхэн тараас амар баатарлаг. Юу гэсэн гэлээ гэ. Яасан гинэ гэсэн чи за нөгөө ид чи санаа зовсон юм уу? Шууд удаад тэгээ машинтай аваад хүмүүс нэр тэр мэдрэл муутай хүн тэнгэрлөө ойрлоолохоор хүмүүс бол харагдахгүй байгаа ш тэр чинь шууд бүр тэр дээр байгаа юм чи тэнгэрлөө ойрлоод байгаа. Энэ ядаа ямар сони хүн бэ гэж бодсон баг. Тэр яг тэр постны тэр цааталт байдаг нэг айл тэгж юу яжсэн тийм хөвгөлтэй тиймэрхүү шууга алдчихал араас нь бол нэлээ олох гэж нэлээ ихэн болно бас зөндөө хөвгөлтэй юм зөндөө бол. Тэгээ хөөцөлт. Тэгэл ер нь машинтай бол дэвсэн шүү дээ. Тэнгэрлөө хараад замаа харахгүй шухуул явна шүү дээ. Эртээр үед монголчууд шууны энерги, шууны хурд, анч дайчин чанар тэрнээс нь
хамааруулж нөгөө дотоомд сүлдэр те болгодог. Байгалаас авах хамгийн ойрхон мэдээлэл бол энэ шуунаас авдаг болов гэж би дотор боддتي. Шуулах уу гэдэг эрдэм одоо шууны дээр характер, байгалийн зүн совин энэ юуг нь бас судалж үзээд ер нь бол айгүй гоё тийм мэдрэмж авсан өөртөө хойч үедээ өвлүүлэе гэж зорж одоо өөрөө ч гэсэндээ одоо суралцаал бас явж байна. Ер нь бол жуулчид хүлээж авна гэдэгт нь яг хөө дэлхийд бол шуутай орнууд бас цөөхөн шуу байгаа одоо олж үзэх гэж те тэрний одоо хүний хөгжлийн л хамгийн дээд хэлбэр дээрээ бол шууг очиж үзэх юмсан шууны байгалыг үзэх юмсан гэсэн л зорилгоор гадныхан бол ирж үзэж байгаа байхгүй. Би чинь нэг ирээл мэрэл хийгээл нэг шуу дуудаал гар дээрээ буулгаал тэгэл ингээл яваад байгаа. Тэгэхэд миний нэг боддог юм бол ийм байдیں۔ Одоо коммент нь одоо нэг сошиал юун дээр бичиж байгаа шүү дээ. Энэ баян үйлгийн казакууд те одоо бүрэгдчихэд нь бол бүгд сайн мэддгийг намайг. Энэ яг энэ өв соёлоо бас техгээ явж байгаа гэдэг. Харин ард иргэд нь болохоор ингээд ялгаж салгаад байд юм шиг санагддаг. Коммент нь орж ирэхэд та нар хизээж бүргэд ирдэг байсан бидний өв соёлыг булаалаа гэсэн комментууд маш их орж ирдэг. Та нар өөр юм хий бүргдээр битээ оролт моролт гэд ингээд байнгын тиймэрхүү коммент ирдэг байхгүй. Гэтэ бид нар яг нэг л Төв Азийн өндөрлөг байсан болохоор хин гэдгийг нь эзэмшихгүй яг л энэ бид нар нэг нэгнээ хүлээн зөвшөөрөөд тэгж явал их зүгээр болов уу гэж би боддیں۔ Түүнээс бол тусгаар тогтнох гээд байгаа юм шиг танаа манаа гэд казакууд яриад хахаар надад бол сонир санагдав. Адилхан одоо Монгол улсын иргэншилтэй амьдарж байгаа мөртлөнгөөсөө бас танаа манаа гэж яриад та нар хийзээ тийм байсан. Ууралсан юмнууд л их ирдэг штеп. Тэгэхээр яг энэ мартагдсан өв соёлыг бас залгамжлуулж үлдээхийн тулд явж байгаа бас баян үлгүүчүүдтэй хэлэхэд бас бидний л бас нэг өв соёл шүү. Их Чингис хаан 24 онд дэлхийн шуулах үеийн Азийн анх дахь наадам гэж Монголд хийгээд тэгээд Чингис хаан аялал жуулчлалын цогцлбор газар гэдэг Жаргалантын амд байдаг. Тэрэнд хийсэн. 21 орноос 30 хэдэн тамирчид одоо шуу гаршуулдаг хүмүүс ирж тог далбайгаа мандуулж яг шуучид цуглаж бас түүхэнд бас яг нэг хуралдай наадам шиг тийм гоё үйл явц болсон. Тэгээд энэ ч шонхор шуу харцаг энтрээ бэлдээд тэгээд айгүй гоё тэмцээн уралдаан болж өндөрлсөн. Тэгээд найрамдалтайгаар гоё шуучид цуглаж одоо дараагийн уралдаан тэмцээн арга хэмжээ оролцох. Тэгээд шууны талаар нэг мэдлэгээ хуваалцаж гоё арга хэмжээ болсон байгаа. Би ер нь бол уулуурхай инженер мэргэжилтэй. Машин тоног төхөөрөмж гэж. Тэгээд мэргэжлэрээ нэг ч удаа ажиллаж үзээгүй. Тэгээд 2006 онд анх кинонд манай нэг Отгон бямб гээд найз байдий. Тэр Якутын Чингисийн кино Монголд ирж хийгээд тэрэнд хүмүүсийн шалгаруулж авч ийн орлон тоглогчоор шалгаруулж авч ийн гэд. Тэгтэн бит хоёрыг очиж баг 300-га түнэс тэгээд цагдаагийн тусгаагаас бас хүмүүс орж ирсэн 20 хэдэн. Тэгээд бид нар яг киноны орлон тоглогч гэдэг кинонд анх тоглож үзчихсэн. Тэрнээс хойш бол яг киногоороо дагнж хөвчлээ явсан л да. Киноны орлон тоглогчоор яг стандартаар Холливуудын нэг 4 кинонд бас ороод тоглосон. Тэгээд Монголынхаа бас нэг цөөгөө нэг 30-40 киноч байна. Ер нь тиймэрхүү багцаа ер нь дотоодын кинонд бол оролцсон. 2012 оноос манай Болдоотер гээд манай найз байт. Тэр шуу анх бас сургаж ирсэн. Анх нэг шуу барьж үзээл таалагдал. Тэгэл тэрнээс хойш ер нь бол тасралтгүй. Тэгэл шиг шууны судалгааны ажилд ороод тэгэл шонхрыг бол олон жилд хийж байгаа. Клип, реклам, тиймэнд бол одоо
байнга л шоунууд тоглож байгаа. Миний шоунууд өнгө зүс сайтай тэгээд яг байгаль дээр байгаа юм шиг тэгж идэг болох гэж бас олон жил болж иж бас одоо ер нь бол гайгүй шоу мэдээд учрыг нь олоо тэгэл дахиад суралцж л явж байгаа. Одоо цаг үед болохоор яг энэ шуулах уу гэдэг энэ өв соёлыг монголчууд хэсэг ер нь бол мартсан. Тэгээ яг ер нь тасархад ер нь яг эрмэг дээр байгаа тийм өв соёл байхгүй. Яг тэрийг нутагшуулж энийг өр хойч үедээ өвлүүлж үлдээе гэсэн зорилгоор тэгээд цаашлаад дэлхийн нийтэд оч тэмцээнд нь оролцож Монголынхаа нэр талбайг мандуулах гэсэн. Одоо энэ Киргиз, Казахстан одоо ер нь Станы орнууд ер нь Арабын орнууд ч юм уу энэ шууны уралдаан ан гэхээс илүүтэйгээр бас спорт тал руугаа бас орцсон. Тэгээд тэрэнд нь бас Монголоо төлөөлж бас явах энэ туйлын мөрөөдөлтэй тэгэл тэрнийхээ дагуу шуунуудаа бэлдээл тэгэл явж байгаа. Миний мөрөөдөл чи одоо тэгэл Монгол улсаа дэлхийд гоёор харуулах бидний одоо энэ эдэлж хэрэгжилж байгаа өв соёлууд бүгд үгүй бити болоосаа тэрийг улам Монголыг харуулсан олон улсад бол зөндөөл тэмцээн уралдаан байна. Тэрэнд бол Монголоо төлөөлж оролцож тэрийг Монголоор жоохон сурталчлая гэсэн л бодолтойгоор зорж мөрөөдөж явна да.